хамгийн хямд жижиг орон сууц байсан ч норм дүрм стандартыг хангаж чадсан л бол таны амьдрал тав тухтай байх ёстой. Та байр авахдаа хамгийн дөрөнд юуг анхаарах вэ? Үн, метр квадрат, байршил, гоё интерьер. Эдгээр мэдээж чухал. Гэхдээ бид нэг зүйлийг хамгийн сүүлд боддог. Энэ бол тав тух. Ихэнх хүн тав тухыг тансаг орон сууц үнэтэй тавилгаар л төсөөлдөг. Гэхдээ би үүнийг яг эсрэгээр нь тайлбарлая. Тав тух бол тансаглал биш. Энэ бол таны амьдрах эрх. Хамгийн хямд жижиг орон сууц байсан ч норм дүрм стандартыг хангаж чадсан л бол таны амьдрал тав тухтай байх ёстой. Гэтэл олон хүн байр авсныхаа дараа л үүнийг ойлгодог. Дулаан алдагдал, дуу тусгаарлалт, тааруу төлөвлөлт. Энэ бүхэн өдөр бүрийн стресс болж хувирдаг. Тиймээс дахин хэлье. Тав тух бол хэрэглээ. Та байр авахдаа метр квадрат биш амьдралынхаа чанарыг бодолдож авч байгаа. Байр авах гэж бол эхлээд тав тухаа бодолцоорой. Дараагийн бичлэгтэр илүү дэлгэрэнгүй ярилцъя.